За бүгдээр нарамын бүгдээрээ камера нэгээрээ камер нь өгчөж дурсан өгчөж улам илүүцсэн хүчтэй өгдөө шүү. Зүүмээр орж байгаа хүмүүс бүгдээрээ камера өгөөрэй. Камера нэгээрээ ирсэн харуулаарай. Бүгдээрээ савтан барил. За энэ бол бүтэн жилийн хөтөлбөр бол явагдаж байгаа. Ерөөсөө л өөрийнхөө зорилт хийгээд шийдэмгий resolution бий болгох байгаа. Өөрөөр хэлбэл танд ямар асуудал байна түүнийгээ даван гарахын тулд зорилтоо бий болгох байгаа. Хөгжүүлэх байгаа юм. Тэгэхээр бидний хувьд бол энд юу хийх гэж ярьж байгаа юм бэ гэхээр ерөөсөө хувийн амьдралаа одоо тулгарч байгаа асуудал даван гарахын тулд шийдэмгий байдал түүнийгээ биелүүлэх шийдэмгий байдал болон зорилгоо улам хүч хөгжүүлэхэд бол бид энд байгаа. Дээрээс нэмэхэд бүхий л хэрэгцээнүүд болон хүслүүдээ дүүргэх хэрэгтэй. Мэдээж танд бол хэрэгцээнүүд байгаа, хэрэгцээнүүдэд хангамаар хүслүүдээ биелүүлмээр тэгээ түүнийгээ та дотроо бодож байгаа. Окей, одоо би энийг хийндэ гэх. Тэгсэн мөртөө нэг л болж өгдөггүй ч юм уу тий. Эсвэл та амаараа хэлээд идэг ч юм уу. Гэхдээ ер нь бол зорж байгаа зүйлээ хүнд нэг амаараа хэлээд ирэхгүй гэдэг юм аа. Өөртөө л хэлэх нь илүү чухал байдаг юм. Тэгэхдээ хамгийн чухал нь бол ерөөсөө та тэр зорж байгаа зүйлээ бичих ёстой. Түүнийг зөвлөх хэрэгтэй. Бичсэн зүйлийг арилгаж чаддаггүй маа. Арилгах боломжгүй байдаг. Мэдээж харандагаар бичвэл арилгаж олно л доо. Тийм учраас нөгөө үзгээр бич. Тийм учраас яг тэр зорилтоо бий болгохын тулд тэр шийдэмгий байдлыг хөгжүүлэхэд бол тусгай формыг бод бий болгосон байгаа. Тэр формыг та бүглэх хэрэгтэй. Тэр формыг бүглэхэд юу болох юм бэ гэхээр бидний нэгдсэн одоо хамтын тэр ACE оюун санаа гэж хэлэгдэх зүйл сэрэмсэр, ухамсар, энерги. Гэхдээ тэр оюун санаа тэр бид бүгдийн дотор байгаа шинжлэх ухаан. Энэ шинжлэх ухаан юу юм бэ гэхээр ерөөсөө л амьдралаа хүссэн зүйлээ бүтээж, баяжуулж, бүрэн дүүрэн болгохын тулд сэрэмсэр, ухамсар, эрчмээ ашиглах ухаан гэсэн үг. Тэгээ үүнийг бий болгохын тулд хамгийн түрүүнд та intention буюу зорилтоо бий болгох хэрэгтэй. Тэгэнгүүтээ шинэ оны төлөвлөлт байдаг штэ ерөөхдөө зорилт байдаг тийм ээ. За би энэ он ингэнэ гэдэг нэг тийм resolution байдаг. Яг тийм байдлыг бий болгох хэрэгтэй. За ингээд та өөрийнхөө форм дээр ингээд тий бичсэн Тэгэхээр ерөөдөө бол яг энд нийтийн ухамсар гэж байгаа. Нийтийн сэрэмсэн, нийтийн энерги, нийтийн оюун санаа яг одоо энд байгаа гэсэн үг хамтын бий болсон. Энэ оюун санаа таны зорж байгаа зорилтын төлөө ажиллах юм. Та тэр формыг бөглөв. Тэр формыг бөглөөд асуултанд хариул. Тэгэхэд яг түүн дээр нь суурилж энэ нийтийн ухамсар ажиллах юм аа. Тэгэд таны амьдралын хувийн амьдрал дээр ямар ч асуудал байна. Тэгээ ажил мэргэжлийн амьдрал дээр ямар ч асуудал байна. Хувь зээний амьдрал дээр ямар ч асуудал байна. Тэр бүгдийнхаа зорилтыг бий болгох хэрэгтэй. Тэр хаана бий болох ёстой юм бэ гэхээр ерөөсөө зүрхэндээ бий болгоход зүрхэндээ хуваахлахад таны зорих зүйл бий болох юм аа.
Үүнийг бас юу гэж хэлдэг вэ гэхээр нэгдсэн системийн төлөв дээрээ ирэх ёстой гэж хэлдэг юм. Нэгдсэн системийн төлөвт та хоёрнууд байдал байдаггүй. Нэгэн үзүр төвлөрөлттэй байдаг юм. Тийм учраас хамгийн түрүүнд тэр зорилго хийгээд зорилтоо бий болгохын тулд тунхаглахын тулд бид хаана хийх юм бэ гэхээр ерөөсө хоёр гараа зүрхэн дээрээ байрлуулад зүрхэндээ хэлж байгаа. Тэгээ үүнийг болохоор бид хэд хамтаараа хийж байгаа. Хамгийн гол нь хамтаараа нэг цагт өөрөө дангаараа ингээд өөрөө ингээд хийхээр яг вэ гэхээр таны одоо шийдэмгий байдал таны тэр зорилттой нь ерөөсөө нэг ихсдэр л юм. Ер нь бол жоохон хэврэг байна. Тэгээ нэг харандаг бодоол үз. Нэг харандаа байхад тэрийг хугалахад амархан шүү дээ. Тийм учраас ганцаараа хийхэд таны өөрийн зорилттой тэр шийдэмгий байдал ерөөхдөө нэг X төвшөнд байна гэсэн. Гэтэл бид ингээд Zoom-ээр эсвэл YouTube-оор хамтдаа байхад Zoom-ээр байхад бол энэ бүх хүмүүсийн зорж байгаа зорилт, энэ бүх хүмүүсийн нийтийн ухамсар одоо энэ дээд оюун санаа бол яг тэр шийдэмгий хийгээд зорилттой байдлыг нь улам бүр хүчрхжүүлж өгөх юм. Тэгээ олон харандаад давхарлаар хугалах боломжгүйтэй ажиллах юм. Тэгээ 10 дахин илүү хүчтэй тэрийг болгож өгөх юм аа. YouTube-ээс орж байгаа тохиолдолд яг Zoom-тэй бол ижлэгэн хэмжээнд үр дүн нь бол арай байхгүй. Яагаад вэ гэхээр ерөнхийдөө бол нөгөө нэлийн холоос YouTube дээр орж байгаа юм л YouTube-ээр орохоор яг тэр Zoom болохоор яг их усүр дээр байгаад байгаа байхгүй. Гэтэл та нарнаас гэх юм уу одоо их усүрээс холдох тусмаа тэрний нөлөө нь арай сулдав. Харин эсэргээр их усүрт хэдий ч ойрхон байна. Төдий ч ерөөсөө тэр гарах үр дүн хийгээд тий одоо үр ашиг нь бол илүү үр дүнтэй байх юм аа. Тэгээ мэдээ Zoom-ээр нэмэлтээр орж байгаа хүмүүсийн хувьд бол даваа тал нь бол Zoom дээр бас асуултаа асуух боломж байдаг. За Zoom-ээр ороход бол яг тодорхой хэмжээний бас нэг тийм өвөө аваа гэж байна л да хувь нэмэр. Яагаад гэхээр яг энэ бүгдийг хийгээд бол нөгөө нэг бас ингээд зардал бол гардаг. Тэгэхээр тэр бүх зардлуудыг ингээд туулахын тулд ерөөдөө бол яг төлбөр бол бас Zoom дээр бол ороход бас байна. Zoom-ээр орж байгаа хүмүүсийн хувьд бол давуу тал нь тийм илүү үр дүнтэй, илүү үр ашигтай, яг их усүртэй ойрхон асуултаа асуух боломжтой. Дээрээс нь нэмэх нь орчуулгатай давхар явдгаараа давуу тал байдаг. Тэгээ бид ер нь бол алив зүйлийг ингээ бодоод ахад ч тийм толгоонд байгаад дандаа хоёртмал төлөв дээр байдаг. Би хийх үү, байх уу, болох уу, яах уу гэд ингээ бодоод ерөөсөө тийм савлсан байдалтай байдаг. Гэх юм уу та нэгдсэн төлөв дээрээ биш байдаг. Яг тогтсон төлөв дээр биш байдаг. Тэр нэгдсэн төлөв хаана гэдэг юм бэ гэхээр савлдаггүй. Тэгээ хоёртмал биш, нэгдмэл мөн чанартай. Нэгэн үзүүр мөн чанар бол зүрхэн дээр байснаар би болд юм аа. За ингээд бид 3 түвшинд бол ажиллаж байгаа. Хувийн амьдрал дээр бол бид бүхэн энэ сар бол илүүтэйгээр зүрх судасны системийн асуудал дээр суурилж ажиллах байгаа. За ажил мэргэжлийн амьдрал дээр бол ажил санхүүтэй холбоотой, санхүүгийн доктортой байдалтай холбоотойгоор ажиллаж байгаа. 3 дахь нь болохоор хувь зайны амьдрал дээр бол амьдралын зорилгоо тодорхой арахын тулд бол тодорхой байдал дээр бол ажиллал бол бий болох байгаа. За ингээд бид бүгд хамтдаа ажиллахад бол ерөнхийд за энэ сарын хувьд бол тийм тэгэхээр ерөнхийдөө бол бид хэд ерөнхийдөө төвшөнд ингээд ажиллах ч гэсэн яг тусгаалсан эрхтэн дээр бол ажиллалт бол явж байна. Яагаад тэгэхээр та өөрийнхөө форм дээр бигэлсэн байгаа шүү дээ, тий? Би энэ асуудлаа даван гармаар байна. Эсвэл энэ эрүүл мэндийн асуудлаа даван гармаар байна гэд бичсэн учраас тэгэхээр бол давхар бол таны яг тэр зориод байгаа зүйл дээр бол бид бол ажиллана. Гэхдээ илүүтэйгээр ерөнхийдөө энэ сарын хувьд бол бидний тусгаалаа авч үзэх хэсэг бол зүрх судасны систем байдаг. Зүрх судасны систем, даралны асуудал гэдэг ч юм уу, тий? Зүрхний асуудал дээр бол хамтаа. Тэгээ нэг зүйлийг санах хэрэгтэй. Танд байгаа бүх асуудлууд ерөөсөө юунаас болд юм бэ гэхээр блок байгаа болохоор л бий болоод байгаа. Тэгээ зүрх судасны асуудал байна уу, санхүүгийн асуудал байна уу, юу л байна. Тэр бүгд уурсгалт нь блок байгаа учраас бий болоод байгаа юм аа. Сэрэмсэр тий одоо хувь зайны хувьд бол таны сэрэмсэр сул байгаад байгаа хгүй, амьдралын зорилго тодорхой мэдгүй байна гэдэг сэрэмсэр нь сул юм уу, тодорхой байдал нь сул байгаад байгаа. Тэгээ тэр нь юу юм бэ гэхээр ерөөсөө дахиад ерөөсөө
блоктой байгаад байгаа юм. Тэгээ ер нь бол өөрийнхөө хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа байдал, өөрийнхөө хүслээ биелүүлж чадахгүй байгаа байдал, өөрийнхөө амьдралын зорилгоо биелүүлэхгүй байх байдал бол бүгд ерөөсөө нэг л зүйлээс болж байгаа. Бидний сэрэмсэр ухамсар энерги ерөөсөө сарницсан гадагшаа чиглэлтэй байгаа юм. Олон зүйл дээр нэгэн зэрэг байх ч юм уу тий. Тэгээ энэ бүгд бид хийдийн нөгөө нэг сургуулиас ахуулаад их сургуулиас ахуулаад маш олон хөтөлбөрөөр тэгээ програмчлагдсан байгаа байдал нь бидний сэрэмсэр ухамсар энерги маань ерөөдөө бол гадагшаа байснаар ерөөсөө энэ сэрэмсэр ухамсар энерги маань гадагшаа чиглэнгүүд энэ бүх блокуд бий болоод байгаа гэсэн. Тэгэхээр бидний хувьд бас хамгийн түрүүнд яах хэрэгтэй вэ гэхээр ерөөсөө сэрэмсэр ухамсар энерги шого авчих. Дээрээс нэмхэн түүнийг уламбар хүчрхжүүлэх хэрэгтэй юм. За тэгээд ер нь та амьдралдаа юу л хийж бүтээхийг хүсэж чинь хамгийн түрүүнд бол нэг зүйл заавал хийх хэрэгтэй. Тэр нь юу юм бэ гэхээр өөртөө өөрийгөө шинжих, өөртөө үнэлгээ өгөх, өөрийн одоогийн төлөвтөө оноо өгчтэй үнэлэх явдал юм. За 2 гараа зүрхэн дээрээ байрлуулад өөрийн эрүүл оршихуйн төлөвтөө оноо өгөрэй. Ерөнхий түвшинд 1-ээс 10-ийн хооронд өөртөө оноо өгье. 1 нь бол хамгийн муу гэсэн үг. 10 нь бол маш сайн байна гэсэн үг. Тийм. Тэгээ таны яг одоо эрүүл оршихуйн төлөвтэй хийдгээр байна. Тэр тоогоо санаарай. Тэгээ дасгалын дараа тэр нь аль төлөв рүү өөрчлөгдсөн байна гэдгийг хараарай. За энэ бол субъектив тест юм. Үүн дээр нэмэх нь би бол та бүхэн зөвлөхөд объектив хэмжилт хийгээд үзээрэй гэж үзнэ. Зөвлөнө. Тэр нь юу юм бэ гэхээр уян хатан, гүйцэтгэл, доктортой байдал, хүч чадлын тестүүд байдаг байгаа. Түүнийг та өмнөх болон дараахаар хийж хэмжиж үзэхэд ямар их өөрчлөлт гарсныг бол та түүн дээр бол гайхшин харах болно. За тийм. За тэгээ алив зүйлийг биелүүлэхэд бол ерөөсөө дандаа миний хэлдэг зүйл байдаг. Мөрөөд, хүс, шийд, зорь, загвараа гарах. Тэгээ загвараа зорих хэрэгтэй, зорьсны шийдвэр гаргасныхаа дараа зорих хэрэгтэй, зорьсныхаа дараа түүн дээр үйлдэл хийх хэрэгтэй, үс хэрэгтэй гэсэн үг. Та YouTube дээр орж ирж байна гэдэг чинь биднийг сонсож байна гэдэг чинь та өглөө болгон өглөөгөө 6:30-аар энэ YouTube бичлэгээр эхэлж байгаа нь бас дээрээс нь ихэнтэй орой олгон яг энэ 9 цагт орж ирж байгаа нь бас тань тэр гүйцэтгэлээ бий болгох алхмаа та хийж байгаа хэрэг баамаа. За ялангуяа бүр нөгөө нартай их усүртэй орхон бүр зүүнээр ороход бүр илүү үр дүнтэй бол байна. Ялангуяа орой яг бид нэгэн зэрэг 9 цагт хийхэд бас яг энэ 9 цагт та байгаарай. За одоо 2 гараа зүрхэн дээрээ байрлуулад өөрийн төвлөрлөө зүрх болон 2 алганыхаа хоорондоо тавьчих. За эхлээд эрүүл оршихуй оноогоо өгье тийм ээ өөртөө. За тэгээд та өөртөө ярьж байгаа. Өөрийнхөө анхаарлаа таны төвлөрлийг алга болон зүрхний хоорондох орон зайд бэхлээрээ гэж та хүсэлт гаргаарай. Тэгэхээр таны төвлөрөл ийш тийшээ сарнихгүй яг тэндээ байна гэсэн. За тэгэнгүүтээ та бүхнийг мэдэрч сэрэмсрээ эндээ уураарай. Сэрэмсэр яагаад бүхнийг мэдэрч юм бэ гэхээр яг тэгэхээр таны энэ бие бол ерөөсөө нэг хэсээс л бий болсон байгаа шүү. Анхдагч ээж аавын хэсээс бий болсон, таны анхдагч үүдэл хэсээс бий болсон, нэг хэсээс бүх зүйл бий болсон байгаа. Тэн дээр ирсэн зүйл юу юм бэ гэхээр сэрэмсэр. Тэгээ ерөөхдөө бол яг энэ биеийг бий болгосон та одоо яг ямар байна, ямар ажил хийж, энэ юу хийж, энэ бүгд ерөөсөө шууд сэрэмсэртэй холбоотой. Тэгэхээр сэрэмсрээ та урин залаад сэрэмсэр нь таны хэлсэн зааврыг бол дагнаа. Энд ирэхээр зааварчилгаа нь юу вэ? Одоо нүдэн анаад тэндээ амьсгалаад байгаарай. Төвлөрөл, анхаарал, сэрэмсэр, амьсгал бол энерги өгч байгаа. Зүрхэн дээр байна. Яг энэ орон зайд байна. Тэгээ өргөжлүүлээд амьсгалаад байгаарай. Юу болохыг хараарай. Би энэ орон зайнаа амьсгаллаа гэд өөртөө хэлээрэй.
9 удаа амьсгалыг. Энэ төлөвтөө байгаарай. Таны бий болгосон хүрсэн төлөв байгаа. Тэр төлөв нь таны өөрийн чадамж дээр суурилна. Нэг бол танд бодол байхгүй байгаа, эсвэл жохон бодол байна. Эсвэл бүр багч бодол одоо таны толгойд байж болох юм. Таны биеийн завиурууд сайжирч болох юм. Таны бие тайвширсан төлөв рүү орсон байж болох юм. Тэгээ энэ тайвширсан байдал дээр орох нь хүн болгон хэр өөрөө чөлөөлт хийж чадахгүй гэдэг чадамжнаас нь шууд суурилж байгаа. Гэхдээ ерөөдөө өдөр тутамдаа хийгээд байхад энэ чадамжтай нь улам бүр хөгжнэ. За ингээд та өргөжлүүлэн өөрийгөө ажиглаад байхад аниргүй төлөв бий болох болно. Аниргүй амар амгалан. За би одоо юу ч хэлэхгүй яг энэ төлөв дээр та өөрийнхөө нэгдсэн төлөвөө мэдрээрэй. Толгойд нь бадалгүй, биетэй нь хөнгөн, сэтгэлтэй нь амар амгалан, сүнслийн хувьд аниргүй байдлаа мэдрээрэй. Энэ төлөвт очихоос нааш саний хэлэх бүх тунхаглууд, аффирмацууд ерөөсөө биелэхгүй энэ төлөвт та очихоос нааш. Тунхаглал, аффирмацууд бол ерөөсөө таны бие, толгой, зүрх, сүнс дөрвтөн нэгэн шугамд ирсэн үед л бий болдог юм аа. Энэ аниргүй төлөвт бий болдог юм. Одоо бид тунхаглал хэлье. Намайг дагаад хэлээрэй. Өөрийнхөө нэртэйгээр би хаана хэлж байгаа лээ? Би доктор Амишиг хэлж байгаа бүхнийг зүрхэндээ тавтан хэллээ гэдээ өөрсөлдөж. Тэгээд би гэдээ өөрийнхөө нэрийг хэллээ. Рамиш. Би өөрийнхөө нэрийг хэлээд үгүй төвшөндөө цогц, эрүүл саруул, эрүүл зүрх, цусны даралт, цусны эргэлт. Эргэлттэй байхаас минь хоош ямар л болоогүй хоош татаж байна. Тэдгээр бүгдийг би уусган алга болгож байна. Эсвэл та цогц, эрүүл саруул бөөр гэж хэлж болно тийм бөөртөө байгаас эсвэл тухайн асуудлынхаа өвчнөөхөө нэрийг нэрлэсэн ч болно тэр өвчнөө өвчнөөс чөлөөлөгдөх гэдэг юм тийм. За хоёрт нь цогц баян чинэлэг орлоготой боломжуудтай их усүр нөөцүүдтэй байхаас минь гуравт цогц мэрэгэн ухаантай сүнслэг сэрэмсэртэй тодорхой байдалтай байхаас минь эдгээр гураас ямар л болоогүйд намайг хоошин татаж байна. Тэдгээр бүгдийг би уурсан алга болгож байна. Энэ тоглолыг өдөр болгон би хэлж байгаа. Тэгэхээр аяанда танд ороод ирнэ. Нөгөө талаараа та сонсонгуудаа паузлчаад дахиад хэлчих болно. За ингээд хуглаа хэлсний дараа та өөрийнхөө юу хүсэж байгаагаа хэллээ тийм ээ. Энэ бол үйлдэл. За тэгээд яг үнийг бүр шийдэмгий байдалгүй яг ингээд шийдээд яг үнэхээр бий болох юм бол та өдөр болгон яг үнийг яг нэгэн зэрэг цагт те хамтаараа бид хийхэд хамт хийхэд улам бүр тэр шийдэмгий байдалд нь бий болно. Тэгээ ер нь яг та яг ингэж өөртөө хэлэхэд таны дотор бүтээгч хүчтэй энэ хүсэлтийгтэй авахд доор хаяж За тэгээ яг энэ зорилгыг бол та өдөр болгон хийлээд явхад яг 27 хоног дор хаяж 27 хоногийн дараагаас таны дотоод хүч бол энэ хүсэлтийгтэй авдаг байгаа. Аваад
Энэ таны шийдсэн зорж байгаа бүр ингээд тий resolution буюу үнэхээр би болохоор шийдсэн шийдэмгий байгаа зүйлийг тань бодит байдал болохоор ажиллаж эхэлдэг юм аа. Аниргүй байдлыг мэдрээрээ ямар аниргүй болсон байна? Чимээгүй болсон байна. Энэ аниргүй төлөвтөл бүтээл бий болдог юм. Манифест бий болдог юм. Яг одоо үннийг мэдэрч байна. Бүлийн хуруунууд гарынхаа хурууныг салгаад хуруунуудаа хөдөлгөөд хоёр алгаа хооронд нь зөөлөн арчаад алгаа нүүрэн дээрээ байрлуулад харанхуй орчныг бий болголоо. Харанхууд нүдээ нээлээ анилаа. Нүдээ нээлээ анилаа. Нүдээ нээлээ анилаа. Нүдээ нээгээд хоёр гараа аваарай. За одоо асуулт асуух цаг боллоо. Асуултаа бичгээс өмнө таны эрүүл оршихуйн төлөвтэй нь өмнөх болон дараахаар ямар байна? Бүгдээрээ өмнөх болон дараах тоогоо бичээрэй. Хамгийн түрүүнд бичсэн охин тэгээ 6-аас 10 болсон байна гэсэн байна. За 8-аас 10 нэмэх болсон байна гэж юм тий. 10-аас ч бүр илүү болсон байна гэсэн байна тий. Тэгэхээр эдгээр тоог бичих нь маш чухал юм аа. Өмнөх болон дараах эрүүл оршихуйн төлөвөө. Тэгснээр та өөртөө бий болгосон энэ эрүүл оршихуйн төлөвөө хадгалж чадах юм. Өөртөө бий болгосон энэ манифестийн төлөвөө дараагийн 24 цагийн турш өөртөө хадгалахын тулд бичих хэрэгтэй юм аа. Яагаад бид үүнийг бичих хэрэгтэй юм бэ? Хадгалах шаардлагатай юм бэ гэхээр ингийн үед бисуул хийхээр сайхан болно. Гэтэл алгуураар тэр чинь хэдэн цагийн дараа буцаад алга болчдөг шүү дээ. Багаар буураад эхэлдэг. Тэгэхээр та өөрт бий болгосон шилжилтээ яг өчигдөр бий болгосон тэр төлөвөө хадгалж чаддаг. Яг тэр төвшнөөр нь хадгалж чаддаг байх хэрэгтэй. Тийм учраас энэ тоог бичүүлээд байгаа. Тэгээ энэ тоог та бичихтэй бас яагаад бичиж байгаагаа мэдчихэж байгаа шүү дээ. Энэ төлөвөө би хадгалахын тулд бичиж байна гэд. За одоо асуулт байвал асуугаарай. Би яг 3 асуултанд хариулъя. Чатан дээр бичих юм байна. Чатан дээр манайхан бичээрэй. Тэгээ дараа 7 хоногоос бол би гарыг нь өргүүлнэ. Тэгээд эрүүл оршихуйн төлөвөө бичгээ мартаа. Асуултаас өмнө эрүүл оршихуйн төлөвөө биччихэд тэгээд асуулттай хүн байвал эсвэл мэдрэмжээ хуваалцахыг хүсэж байгаа хүмүүс нь бас уулзчаад өнөөдөр илүү их ойлголттой болов. Таадад миний илүү тодорхой болж байна уу? Юмс. За энэ хөтөлбөр тий үнгүй хөтөлбөрт нь тий айл болох олон хүнийг урьж тэдгээр хүмүүс тус болоорой. Тэгээд яг ингээ орчуулагтайгаар орохыг хүсэж байгаа хүмүүс шаардлагатай байх юм бол тэр хүмүүст нь бол яг зүүмээр орохт нь тусаарай. Та бид хүмүүс туслахаар бол ирсэн байгаа шүү. Тэгээ энд бол танд бол тэр боломж нь байна. За тэгээ уурж оруулсан бол тэр хүмүүстэйгээ холбоотой байгаарай. Тантай холбогдохыг уриарай. Тэр хүмүүстэйгээ яриарай. Тэр хүмүүсийн чиглүүлэгч байгаарай. Хүн болгоныг сүнслийн төвшөнд өргөн дэвшлүүлээрэй. Гол санаа нь тэр л байгаа. Бид хүн болгоныг дээшлүүлж чадах юм бол хувийн амьдрал, ажил мөржил, хувь зүйн амьдрал дээр нь өргөж чадах юм бол бид бүхэл төвшөнд аз жаргалтай, санхүүгийн амжилттай, сүнслийн төвшөнд бүрэн дүүрэн байдлыг бий болгох юм аа. Тэгээд улсад юм уу ихтлхийд байгаа бүх хүмүүс бүхэл төвшөнд аз жаргалтай, сүнслийн төвшөнд бүрэн дүүрэн санхүүгийн хувьд амжилттай байх юм бол улс орн ч гэсэн тийм болд юм аа. Улс орн ч гэсэн бүхэл төвшөнд аз жаргалтай, санхүүгийн амжилттай, сүнслийн төвшөнд бүрэн дүүрэн болох юм. Тэгээд цаашдаа ихтлхийг хүртэл тийм болох юм аа. Ингэж бид дараагийн төвшин рүү хүн төрлөختнийг авч боломжтой юм. Жинхэнэ аз жаргалтай үнний иргэний хүмүүсийг бий болох боломжтой юм аа. Асуух асуулт байхгүй юу? Бачимын хотоо асуулт асуусан байна. Өчигдөр орой 8 цагийн үед даралтай хэмжээд
Тэгээ дараа нь та минь хэдэн цаг тэмцсэн бол ерөнхийдөө өчигдөр орой хэмжээгүүтээ одоо тэмцсэн чинь юм байгаа мó. Are you there, Sonal Chimik? Yes, I am here. Can you hear me? Yeah. There's a chat, Bat Chimik. Yes. Батчмыг эхнийх нь хизээ юм бэ? Хоёр дахь нь хизээ юм бэ? Өчигдөр ингээд толгой эргээд ахаар нь даралтаа өцөхгүй юу? Энэ толгой эргээл тэгэл яг 7:57-д. Би ч нэ Европт байгаа болохоор орой 7:57-д гэсэн үг байхгүй юу? Тэгээд бүр толгой эргээд даралтаа өцсөн байгаа харин орондоо ороод унтсан. Өглөө хэмтсэн чинь 107 хэдтэй байлаа. Би нөгөө healthy дээр бичсэн байгаа гэж хараадах юм. Өглөө босоод даралт маань 106 73 пульс 63 болсон байсан. Энэ нь юу гэсэн үг юм бол? Үгүй өчигдөр ингээ унахгүй юу? Тэгээ өчигдрийн хийсэн даралтны асуудалтай, үгүй даралтны дасгалтай холбоотой бүр ингээ баг. Миний даралт уг нь 120 80 байдаг байхгүй юу? Окей. Тэгэнгүүтээ өчигдөр орой Just 1 minute. Let's stop translation mode so that she speaks to me in English and everybody listens also on YouTube. Okay. Yes. За тэгэхээр ерөөсөө энэ шууд холбоотой гэдэг хариултыг бол холбоотой байх магадлал бол өндөр. Яагаад вэ гэхээр ерөөсөө хамгийн түрүүнд дасгал хийхэд ямар зорилготойгоор хийж байна вэ гэдг нь их чухал юм. Яг ямар зорилготойгоор хийж байна. За тэр зорилго нь их тодорхой байхад би бол яг түүн дээр суурилж бол ажиллаж эхэлнэ. Тэгээ ерөөдөө бол ийм байдаг. Хамгийн эрүүл хүмүүсийн даралт хөлс нь маш доогуур байдаг. Маш доогуур байдаг. За одоо жишээлбэл 5 удаагийн дэлхийн аваргын хөлс нь жишээлбэл 45 дээр байдаг байхгүй маш бага байхгүй. Энэ бол маш доогуур бага. Гэсэн мөртөө зүрх нь бол маш сайн ажилладаг. Зүрхний үйл ажиллагаа нь маш сайн ажиллаад идэг. Тэгэхээр ерөнхийдөө бол яг энэ зорилго дээр нь суурлаад би энэ бол өөртөө өөрчлөлт бий болгож байна гэсэн. Жохон толгой молгойн эргээд байх юм бол тэр үед бол хэвтэх хэрэгтэй. Шууд өөрийгөө хэвтүүлээл тэгээ хэвтэнгээ ингээд өөртөө ерөнхийдөө бол би энэ өөртөө өөрчлөлт хийхэд жохон хугацаа өгөх хэрэгтэй гэж гэлж байна. Тэгээд дасгалтай нь бол холбоотой байх магадaltaй. За ингээд бүгдээрэнд нь маш их баярлалаа. Хэдүүлээ дараагийн хичээлээр олцъя.